Сайн байна уу? За, тайлан татах мэдээллийг өгье. За, тайлан судалгаа гэсэн тэс рүү орж агаад тайлан татах гэсэн байгаа. За, тайлан татах руу орсны дараагаар таны ямар үр даалгаврынхаа тайлан татгаж байгаа вэ? Ямар альбом бичгийн тайлбарыг татгаж байгаа вэ? Тухайн альбом бичгийг чекэлж өгж агаад хамгийн ард нь ажилуулах гэсэн байгаа. Энэ ажилуулах дээр дарж өгнө. За, тэгэхээр тайлан татах тохиргоо гарч ирж байгаа. За, энэ дээр болохоор харагдах төрлийг нь та хүснэгтийн хэлбэрээр, жагсаалт хэлбэрээр, эсвэл график хэлбэрээр харах боломжтой. За, хэдүүлээ хүснэгтийн хэлбэрээр харъя. За, байгууллага гэдэг маань ямар байгууллагын тайлан татгаж байгаа вэ? Тухайн байгууллагаа сонгож өгнө. За, Mongolia системийн админ тайлан татыг сонгож агаад доошо гүйлгээд сонгох гэдэг дээрээ дарахаар тухайн байгууллага нь сонгогдно гэсэн үг. За, энэ бүртгэгдсэн гэдэг маань болохоор тайлангаа өнөөдрийнхөөр, өчигдрийнхөөр, за энэ 7 хоногийнхоор, энэ сараар, энэ жилээр, өмнөх 7 хоног, за өмнөх сар, өмнөх жилээр ингээд татах боломжтой байгаа. За хэдүүлээ жилээр нь татах гэдгийг сонгоод, за хайх гэсэн товчлуудад дарснаар, за тайлангийнх нь үр дүн нь харагдана гэсэн үг. За эндээс та болохоор мөн тохиргоо гэсэн зэс рүүгээ орж агаад, за энэ Excel-ээр татаж авч болж байна, PDF-ээр хэвлэж болж байна. Excel-ээр татаж авах гэх юм бол шууд Excel-ээр татаад авчихна гэсэн үг. За мөн та эндээс харагдах төрлөөс солиод өгөх боломжтой. Чагсаалт гэдгээ сонгоод хайхаар мөн адил ингээд чагсаалт хэлбэрээр гарч ирнэ гэсэн үг. За эндээсээ буцалтаа нэг төвчлүүдэд дарж аваад буцчихна. За ингээд та тайлангаад хүний нөөцийн ажилчид маань тайлангаа өөрт хэлбэр байдлаар татаж авах болох нэ.